За бидний ер нь бол яг энэ харилцааныхаа дансыг нэг бодож бол үздэггүй байгаа. Яагаад тэгэхээр бид энэ тухай барагтаа бол мэддэггүй, барагтаа анзаардаггүй. Бид нар яг энэ мөнгөө хадгалдаг, мөнгөө хоримтлуулдаг, орлого зарлага хийдэг тэрхүү банкнда бид нар яг одоо тийм ээ дансны маань үлдэгдэл хэд байх вэ гэдэг дээр бид нар маш анхаарал тавьдаг. Бид нар байнга өөрсдийнхөө одоо мобайлаараа юм уу эсвэл интернет банкаараа юм уу эсвэл ATM-өө ороод юм уу бид нар карта хийгээд дансаа шалгаж идэг. Харин үүнтэй адилхан тэгвэл та яг өөрийнхөө харилцааны яг энэхүү үлдэгдлийг та хэр их шалгадаг вэ? Та хантайгаа харилцах харилцааны чинь дансны баланс хэр явж байгаа вэ? Тэгрүүгөө ойртоод байна уу? Эсвэл бүр өрөнд орцсон байна уу? Эсвэл нэлээд юм сайн хоримтлал үүсгэсэн байна уу? Эсвэл таны эргэн тойрны чи ойр дотны хүмүүстэй таны харилцаа ямар байгаа вэ? За тэгэхээр бүгдээрээ яг одоо та яг энэ тухай өмнө нь сонсож байгаагүй харилцаан дээр та яг ингэж анзаарж байгаагүй болвол яг өөр өнцгөр ингэж анзаарж байгаагүй болвол би таныг бас өнөөдрийн лайваар та бас энийг анзаарч эхлэх байхаа гэж бас найдаж байна. Тэгэхээр яг харилцаандаа бид нэр хуримтлал оруулнаа гэдэг чинь юу гэсэн үг байгаад байна? Бид нар харилцаандаа мэдээж харилцаа холбоогоо сайжруулах зүйл хийх гэдэг шүү дээ. Таны дансанд та мөнгө нэмж хийж тодорхой хэмжээгээр өсдөг байгаа тийм үү? За тэгвэл үүнтэй адилхан таны ойр дотныхоо хүнтэй харилцаж байгаа харилцаа чинь та яг тодорхой хэмжээгээр та хоримтлал оруулж байна уу? Та нэмж гин үү гэдэг дээр та анхаарах нь. За тэгвэл харилцааны дансны маань бид нар тэгвэл яг энэ алдагдал нэг яаж гард юм бэ? Тухайн хүнтэй харилцах харилцаанда бид нар хүндий болох, харилцаанд минь сэв суулгах, итгэл алдах, нөгөө хүн маань гомдох, харилцаагаа ямар нэгэн байдлаар хүндийрүүлэх, за сэв суулгах, муудгах ямар нэгэн зүйл хэлсэн үг болоод үйлдэл хандлага маань харилцааны маань дансанд алдагдал гаргаж идэв юм байна. За тэгвэл таны ойр дотны чинь хүнтэй харилцааны данс ямар байна? За би бүгдээрээ одоо ингээд банкнд маш олон төрлийн данстай байж болно шүү дээ, тийм ээ. За цалингийн данс байна. За эсвэл зүгээр амралтын үеэр хэрэглэх хадгаламжийн дансыг та богино хугацааны дансыг та нийцсэн байж болно. Эсвэл та урт хугацааны хадгаламжийн данстай байж болно. За эсвэл яг шаардлагатай үед гинтийн үед та хэрэглэж магадгүй гэсэн та яг энэ одоо тий гинтийн тохиолдолд хэрэглэнэ гэсэн байдлаар та асаа юм тусдаа данс үүсгэсэн харилцаж байж болох юм. За эсвэл та хүүхдтэй данс нээчихсэн харилцаж байж болох юм. За эсвэл та ойр дотныхоо хүндэг мөнгөөр шилжүүлдэг тэр хүн рүү бас мөнгө шилжүүлдэг зорилгоор данс нийцсэн байж болох юм. За гэх мэтчлэн ерөнхийдөө хүн нэг дунджаар ер нь нэг 3-аас 6 данстай байгаад байдаг. За зарим одоо яг бизнес хийж байгаа хүмүүс баг нэлээ илүү их данстай байдаг тийм үү. За тэгвэл таны яг энэ дансанд харилцаа тэгвэл бидний яг одоо энэ хүмүүстэй харилцах харилцаа маань тэгвэл яг нэг бүрчлэн яг данс үүсгээд байна бид нар. За тэгвэл та яг энэ таны дансанд та үлдэгдэл хасгаруугаа яваад байна уу? Үлдэгдэлгүй болоод байна уу? За эсвэл нэлээ их хоримтлалтай байна уу гэдэг байгаад байна. За гэтэл бүр яг ийм эрүүл хүчтэй харилцаа чинь бүр яг урт удаан хугацааны хадгаламж гэсэн үг болоод байгаа байхгүй юу? Хэрвээ та хүмүүстэй яг ийм эрүүл ийм сайн харилцаа үүсгэх хэрээр бат бих одоо бүх бат харилцаа үүсгэх хэрээр урт хугацааны хадгаламж гэсэн. Тэр удаан хугацааны хадгаламж маань ер нь нэлээд яг юм бид нар тодорхой хугацааны дараа ашиглана гэдэг тэнд нэг юм хадгаламж үүсгээд явхаар бид нар зориудаар нэг 7 хоног тутамдаа юм уу эсвэл сар тутамдаа юм уу удирдал тутамдаа юм уу тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хоримтлалыг хийж яадаг. За тэгвэл яг таны хувьд яг энэ эрүүл хүчтэй харилцаа хэр байгаа вэ? Минь бас их чухал байгаа даа. Ялангуяа одоо бидний хувьд яг энэ альва ер нь дондолтоо салахыг хүсэж байгаа. За өөрийнхөө амьдралыг өөрчлөхийг хүсэж байгаа. Буруу зуршлаа өөрчлөхийг хүсэж байгаа. Өөрийнхөө амьдралын хэв маягийг өөрчлөхийг хүсэж байгаа. Бидний хувьд бол хамгийн нэн төргүүний чухал зүйл болох харилцаан дээр бид нэр яг юм хоримтлуудыг үүсгэх дээр харилцаан дээр хөрөнгө оруулалтыг хийх нь эргээд бидний яг юм эрүүл харилцаагаа өөрийнхөө амьдралын эрүүл хэв маягийг хадгалж үлдэхэд чухал хөрөнгө оруулалт байгаад байгаа. Гэтэл бидний яг нэг ихэнх маань ер нь харилцаан дээр тэр баргийн яг ингэж хөрөнгө оруулалт хийхийг ер нь мартсан яваад байдаг.
Яг юм мөнгөний данс болон харилцааны дансны ялгаа нь яг юундэ байна вэ? Бүгдээрээ үзье тийм ээ, 3 ялгаа байгаад байгаа. За нэгдүгээрт нь бол яг та танилцаж уулзсан болгонтойгоо л та ер нь бол харилцааны данстай шууд нэгэд явдаг гэсэн үг. За ерөнхийдөө би альтрын хэлсэн юм уу, бид нар банкнд нэг 2-оос 3 юм уу 4 данс нээсэн бол тэгээд би өөрөө хүсэхгүй л болвол данс нэгдэхгүй тийм үү. Гэтэл та танилцаж уулзсан болгонтойгоо харилцааны данс нээдэг буюу за танаа одоо хажуу талд нэг хөрш ирлээ. Та тэр хөрштөөгөө сайн мэн та гэж мэдлээд өнгөрөх юм бол харилцааны данс нээж байгаа. Эсвэл та тэр хөрштөөгөө мэдлэхгүйгээр зөв үл тоомсорлоод өнгөрсөн ч гэсэн харилцааны данс тэр хүнтэй харилцааны данс шууд нэгдэд явчихж байгаа. Тэгэхээр бидний ер нь яг уулзж байгаа танилцж байгаа хүн болгонтой бид нар маш олон юм харилцааны дансуудыг бол бид нар үүсгэж идэм байна. За хоёрт нь нэгэнт л та хин нэгэн хүнтэй харилцааны данстай болсон л түүнийгээ ер нь хизээж хааж чаддаггүй. Өөрөөр хэлэх юм бол би нэг хүнтэй танилцлаа, би уулзлаа, холбогдлоо. Яг би тэр хүнд би өөрийн гэсэн одоо нэг юм сэтгэлдлийг би үлдээчдэг, харилцаа холбоог би үлдээгчдэг. Гэтэ үүний нэг эрэг тал нь юу байна гэхээр бид нар удаан уулзаагүй найзтайгаа очиод уулзаж бид нар чаддаг тийм үү? Эсвэл ойрд зочлоогүй байгаа хамаатныдаа очиж бид нар болдог. Тэгээ эргээгээд харилцаануудаа бид нар эргээгээд сэргээгээд байдаг. За тэгвэл гуравт нь харилцааны данс болон мөнгөний данс хоёрын ялгааны маань болохоор харилцааны дансны хоримтлол бол аажмаар алга болчихдог. За гэтэл би магадгүй одоо нэг данс нэгээд хадгаламжийн данс нэгээд за би одоо тэр дансандаа би нэг 100,000 төгрөг хийчлээ. Хэрэв би тэр данснаас зориудаар зардал гаргахгүй л болвол за 3 жилийн дараа ч гэсэн нөгөө мөнгө чи хэвээрээ байна. За магадгүй яг хүү бодогдоо тодорхой хэмжээний нэг мөнгө нэмэгдэх баг. Гэтэл хэрэв би хин нэгэн хүнтэй анх танилцчаад би уулзчаад за харин тэгээд хэсэг хугацааны дараа би 3 жилийн дараа бид харалтахад бидний хооронд тийм бат бөх харилцаа үүсэхгүй зүгээр нэг чамаа би хаана харлаа, хизээ уулзлаа гэдэг харилцаа л байх болно. Магадгүй хэрвээ та ойр дотныхоо хүнд нэг 3 сарын өмнө юм уу 6 сарын өмнө нэг магтаалын үг хэлчихсэн. Эсвэл магадгүй бүр нэг 10 жилийн өмнө юм уу те нэг магтцсан. Тэрүүгээрээ явж байгаа болвол айл хэдийн тэр хуримтлалчин алга болчихсон байгаа даа. Тэгэхээр яг тийм учраас бид нар байнгын хуримтлалыг хийх хэрэгтэй байгаа. Өөрөөр хэлэх юм бол та бид нар юу хийх шаардлагатай болж байна гэхээр баялаг бат бөх сайхан харилцааг бий болгохын тулд за эсвэл эвдэрсэн харилцаагаа бид нар сэргээхийн тулд бид нар яах юм бэ? Бид нар тухайн харилцаан дээр хуримтлал хийж явах хэрэгтэй. Хэрэв бид нар тухайн удаа нэг ямар нэгэн гал асаачаа тэр галыг бид нар унтраахгүй байхын тулд яах хэрэгтэй вэ? Байнгын мод юм уу ямар нэгэн түр шиг хэрэгтэй байдаг тийм үү? Түүнтэй адилхан бид нар яг тэр түр шиг хуримтлалыг бид нар харилцаан дээр бид нар тэгвэл байнга хийж явах хэрэгтэй юм байна. За тэгвэл бид нар яг энэ хуримтлалыг бид нар яаж хийх боломжтой байдаг вэ? За маш энгийн, ер нь нэг энгийн байх хэрээр жижигхэн байх хэрээр энэ айгу тусламжтай байгаад байдаг. Магадгүй та тийм үү таны нэг ойр дотны чи хүнд хөөх чи ямар гоё харагдаж байна. Хөөх чиний наад чамд юм цэнхэр өнгөстэй гоё цогт юм байна штэ. Чи өнөөдөр өстой дог харагдаж шүү. Хөөх энэ өстой яг чи нэг үнэхээр бүр лаг хийжээ, мундаг хийжээ гэж одоо тий зүгээр нэг хитгэн үг хэлэхэд л яг энэ харилцааны хуримтлалтаа бид нар харилцаандаа бид нар хуримтлал хийгээд байна. Эсвэл аль нэг найзынхаа, танилынхаа, ойр дотныхоо хүний төрсөн өдөрт бүр зориулж та ямар нэгэн одоо тий сайхан үгийг хэлэх, эсвэл зорж очих, эсвэл та бэлэг өгөх. Эсвэл бусад хүнийг та магтах үед, эсвэл хэн нэгэн хүн таныг магтах үед. Алдаа гаргахад ч уучлаад тий танд тусалж байгаа үед. Хүмүүс таныг хайрлах үед, эсвэл та тэр хүмүүсийг хайрлах үед байнгын дэмжлэг үзүүлж байгаа тэр тэдгээр хүмүүс. Нэгэн хүн гэж хэлсэн мэн л та тийм ээ яг нэг найздаа хөөх чиний бүр яг ингээл байнгын юм үнэнч байдаг. Тэгээд үргэлж нэг юм өөрийнхөөрөө ингээ байдагт чинь би үнэхээр баярладаг шүү гэж нэг найз нь хэлсэн байна. Тэг энэ нь яг тэр найзын тэр хэлсэн үг яг нөгөө найздаа харилцааныхаа хуримтлалд бол нэлээд юм хөрөнгө оруулалтыг хийж байгаа. За гих мэтчлэн бидний яг ийм үгээрээ болоод хандлагаараа, байгаагаараа, уучласнараа тэр маш олон ийм энгийн хуримтлуудыг бид нар хийдэм байна. За тэгвэл яг хэд хэдэн нэг юм хуримтлууд байгаад байна.
За нэгдүгээрт нь бидний хувьд яг амлалтаа биелүүлэх. Хэрэв та амлалтаа биелүүлэх юм бол та харилцааныхаа хуримтлалтаа одоо харилцаанаа хуримтлалд оруулаад байна. Хэрэв та амлсандаа хүрэхгүй байх юм бол та хуримтлалтаа та алдагдал хүлээгээд байна тийм үү? Өөрөөр хэлэх юм бол бид нар амлалтаа биелүүлнэ гэдэг чинь хин нэгний итгэлийг олж авах айгу чухал байгаа. Өөрөөр хэлэх юм бол би тухайн хүнд за би аяга угаачаа, би хогоо асгачаа, би тэр цагтаа очиё. Би чамд тэр үед яг тэгж тусалъя. Гэсэн яг энэ том болон жижиг амлалтууд маань амлалтуудаа би биелүүлснээр би тухайн хүнтэй харилцаан дээрээ би итгэлийг олж авч яадаг. Өөрөө одоо жишээлх юм бол та би яг хандаа одоо тий ажлаа тараал ирнэ гэсэн бол та ажлаа тараал гэртээ өөр тийшээ явуулгүйгээр хэлснээрээ гэртээ ирснээрээ харилцааны дарсандаа та хоримтлал үүсгэж байна. Эсвэл за би маргааш хүүхдийг би авчих юу? Би хүүхдээ маргааш сургуулиас нь авчих юм. Гэсэн бол та хүүхдээ авч байж л нөгөө хоримтлалаа үүсгэнэ. Хэрвээ ямар нэгэн шалтгааны улмаас та амлалтандаа хүрч чадахгүй байгаа бол нөгөө хүндээ ямар учраас тэр амлалтандаа хүрч чадахгүй байгаагаа тайлбарлаарай. За магадгүй та яг ингээд хүүхдээ одоо би авчнаа гэсэн чинь магадгүй та ямар нэгэн байдлаар чадахгүй болчих юм бол та яах нь вэ? Тэгээ би амлалтандаа тэгээ өнөөдөр би хүүхдээ авч амжихгүй нэ. За би өнөөдөр цагтаа очиж амжихгүй нэ. Би ажлаа тараа шууд явъя гэсэн болохгүй байгаа даа. Яг ийм шалтгаан байгаа даа. Би маргааш яг тэгж би яг энийг яг би хийе. Гэт яг та яг энэ яагаад та амлалтандаа хүрч чадахгүй байгаагаа тайлбарлаа. Тэгээ тэрийгээ дараа та хизээ хийх хүсэлтэй байгаагаа та хизээ хийх гээд байгаагаа та хэрэг хэлэх юм бол яг эн чинь яг энэ маань яг ер нь бол хэлсэндээ байхыг хичээгээд байгаа юм байна гэдэг ойлголтыг нөгөө хүнд өгчдөг. Хэрвээ та ойр дотныхоо хин нэгэн хүнтэй харилцааны дансчин хэрвээ улаагаад байгаа, муудчаад байгаа бол муу байгаа бол та яг хэлсэндээ хүрэх замаар харилцааныхаа дансыг та сэргээж болоод байгаа. За тэгвэл та яг амлалт өгөхдөө бид нар заримдаа боддог тийм айгу юм сэтгэл хөдлөлөөрөө бид нар их олон амлалтыг өгдөг. Гэтэл яг энэ маань заримдаа би амлалт өгөхдөө би эхлээд түр бодоод үнэхээр би хийж амжих байлуу, чадах байлуу гэдгээ бид нар бодох нь шүү дээ. Тэрөө яг чадахгүй байх юм бол бид нар амлалт өгөхөөсөө зайлсхийх. Хэрвээ чадхаар зүйл байгаа бол бид нар яг хэлсэндээ хүрдэг. Заримдаа бид нар маш шинэггүй байдаг. За жижигхэн зүйл юм чи мартчихаа байлгүй дээ, тоохгүй байлгүй дээ, намайг анзаарахгүй байлгүй дээ гэж боддог. Гэхдээ тэдгээр жижиг зүйлсүүд ч маань бид нар итгэл даах үз биш юм байна гэдэг тэр харилцааны манд ансыг улаалгаад байдаг. За тэгвэл дараагийн маань харилцааныхаа хуримтлалд оруулдаг дараагийн нэг зүйл бол ээлдэг байх, бахан ч гэсэн ээлдэг байх. Хэрвээ би ээлдэг байх хэрээр би бол харилцааныхаа дансанд хөрөнгө оруулалт хийдэм байх, хуримтлал оруулаад байдэм байх. Харин би өөрийнхөө дур зоргоороо аашлах юм бол харилцааны бан дансанд алдагдал үүсээд байдэм байх. Та ингээд боддоо ингээд нэг сэтгэлээр унчихсан, нэг юм болж бүтэхгүй байгаа юм шиг бухимдчихсан явж итэл хин нэгэн хүн таны сэтгэлийг сэргээсэн тэр сайхан үг хэлэхэд тэр өдөр ер нь бүхэлдээ өөрчлөгддөг штэ. За сайн уу гэл тийм ээ. Тэгээд сайхан инээмсэглээд хэлэх. Эсвэл таныг чамайг ойрт харсандаа бүрстэ ямар сайхан байна. Ойрт уулзаагүй юм биш. Чи бүр хүрээд ирсэн байж таа гэл инээмсэглэх. Ажлаасаа ороод ирвүү гэд инээмсэглэх. Одоо гих зэрэг зүгээр л юм жижигхэн юм магтаалын үгнүүд маань баярсан үгнүүд маань би чамайг харсандаа баяртай, чамтай хамт байгаадаа баяртай байна гэсэн ээлдэг байдлууд маань айгу том өөрчлөлтүүдийг оруулж идэг. Би нэг хэдэн жилийн өмнө 2014 онд би нэг тодорхой хугацаагаар нэг 5-6 сарын хугацаатаагаар би гадаадад байсан. За тэгээд яг тэр үед болохоор би нэг сургалтанд сурж байсан учраас хүмүүс ингээд тодорхой хэмжээний хэмээх хийх ёстой тийм даалгавруудтай одоо яг юм нэг юм ажил үүргийн хуваарлалтай. За тэгээд яг хүмүүс яг бол яг хүн болгон яг өөрсдийнхөө ажил үүргийн хуваарлалтай. За минийх болохоор яг өглөөний цай бэлтгэх юм хуваартай байсан. Тэгээ зарим хүмүүс нь цайны дараа одоо цай уусны дараа заалаа цэвэрлэх, аягаа угаах, шалаа угаах юм яг гэх мэтчлэн яг юм энгийн одоо яг өдөр тутмын үүрэгтэй байсан. Тэгээ би анхан үедээ очисны дараа ингээд хүмүүс ингээд тийм ээ би өглөө осоод өглөө осоод цайгаа бэлтчихэж байгаа штэ. За тэгээд гисэн чинь зарим хүмүүс ингээд ямаа цэвэрлээд одоо тийм ээ нөгөө орой хоолны дараа ч юм уу эсвэл өглөөний цайны дараа шалаа угааж байгаа хүмүүст нөгөө гадаад хүмүүс чинь Европ хүмүүс маань баярлаа гэж хэлээд байдаг. Баярлаа гэд.
Тэгээ надад жоохон төвөгтэй байсан. Би төвөгтэй хийсээр би гайхаж байсан. Хүмүүс ууг нь хийх ёстой юм хийсэн штэ. Яага баярлаа гэдэг юм ингээд. Тэгээ яг би ер нь баярлаа гэж хэлдэггүй байсан. Гэтэ би 2 сарын дараагаас би баярлаа гэдэг байсан. Тухайн хүн яг өөрийнхөө хийх ёстой юм хийж байгаа боловч гэхдээ би ээлдэг байгаад тэр хүний хийж байгаа зүйлд нь би талархах сэтгэлтэй байх нь өөрөө надад болоод нөгөө хүндэд тусламжтай байгаа. Тэгвэл бид нар ер нь ихэнхдээ яг ингээд энэ хийх л ёстой юм чинь гэдэг хандлагаар хандаад байдаг. Харин та ойр дотныхоо хүмүүст хөрштөө, эрүүн тойрныхоо хүмүүст та баахан ч гэсэн ээлдэг байгаа та инээмсэглээд та талархдаггүй. Энийг таас бодож үзээрэй. Японочууд тэгж хэлдэг юм л та нэг ээлдэг үг өвлийн 3 сарыг дулаацуулна гэдэг. Гоё үг байгааз. Нэг ээлдэг үг өвлийн 3 сарыг дулаацуулна. Хэрвээ тэгэх юм бол бидний аль түрүүний одоо хэлж байгаа тэр хэлсэн, хандсан, тэрвэрсэн, инээмсэглсэн тэр ээлдэг байдлууд, ээлдэг үгнүүд, талархсан үгнүүд хідэн ч өвлийн сарыг давах хэмжээний хүчийг хүмүүст өгдөг юм байна. Магадгүй та хэн нэгэн хүнд амьдралтаа гутарчихсан юм уу, гонхорцсон юм уу, гутарцсан юм уу, ууралцсан юм уу, зөвхөрсөн нэгэн та зүгээр инээмсэглээд ээлдэг хандах үед тэр хүнд бид нар сэтгэлийг нь бид нар сэргээж идэм байна. Тэгээд тэр хүнтэй харилцааны дансанд маань хөрөнгө оруулалт хийж идэм байна. За нэгэн алтан дүрэн байдаг штэ. Та босод хүмүүс тантай яаж харилцаасаа гэж хүсдэг шигэ босодтаа яг та тэгэж харьцаа гэсэн алтан дүрэн байдаг. Тэгэхээр та яг энэ дүрмийг та хэр дагж байна? Босод хүмүүс тантай яаж харьцаасаа гэж хүссэн шигэ та харилцаад байна. Та яг өөрийнхөө дур зоргоороо та аашилчаад тэгсээр нэг хүмүүс тантай илдэг байгаасаа, тантай дотн байгаасаа, таныг сонсдог байгаасаа, таныг ойлгодог байгаасаа гэж хүсэх юм бол мэдээж үгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр та яг хүмүүс таныг хүндэлдэг, таныг ойлгодог, тантай илдэг байгаасаа гэж та хүсэж байгаа бол та мөн бас яг тэр зүйлээ тэр хүмүүст хийх нь байна. Тэгэхээр яг 1 минутын менежер гэж ном байдаг штэ. Тэр номон дээр хэлэхдээ илэрхийлээгүй сайн бодлууд ямар ч үн цэнэгүй гэж хэлсэн байна. Тэр манай бас нэг яг энэний эсрэг нэг үг байдаг тийм ээ. Хайрн дотроо хална гадна. Өөрөөр хэлэх юм бол дотроо ботсон тэр сайхан үгнүүд, хэлмээр байгаа хайрлсан тэр хандлага, нуу хандлага. Гэтэл яг өнөө цагт бол тэрийгэ илэрхийлээ, илчлээ гэж хэлээд байгаа. Та тухайн хүний талаар тань төрсэн эерэг бодол байгаа болвол та боломж гарах бүрдэн та хэлээрэй. Дотроо залгаад өнгөрөх биш, харин та үнц нь оруулаарай. За тэгвэл 3 дахь хөрөнгө оруулалт юм бэ? Одоо хоримтлал үүсгэх. За энэ бол сонсох юм байна. За та хэр сонсдог вэ? Эсвэл сонсдоггүй юу? Өөртөө чинь харилцаж байгаа хүнээ сонсох нь нөгөө хүнийхээ харилцааны дансанд оруулж байгаа хамгийн том хоримтлал юм а гэж бол хэлсэн байгаа. Яагаад гэж? Учир нь ихэнх хүмүүс ер нь нэгнийгээ сонсдоггүй байхгүй юу? За сонсож ийн гэдэг яг яадаг вэ? Ажлаа хийнгээ юм уу? Компьютераа ширтэнгээ юм уу? Утсаа оролдонгоо юм уу? Фэйсбүүкээ оролдонгоо үзэнгээ юм уу? Зурагтаа үзэнгээ эсвэл гэрээ цэвэрлэнгээ. За яар сонсож ийн гэд. Яг нэг юм хуваагдсан анхаарлаар сонсдог. Яг чин сэтгэлийн сонсолтыг хийдэггүй байгаа. Тэр бид нар яг хүн нэгэн хүний чин сэтгэлээсээ сонсох бай тухайн хүний сэтгэлд байгаа ачааг нь хөнгөлж ядарсан байгаа сэтгэлд нь бид нар тэнхээ оруулж хэрвээ шархалсан байгаа бол тэр сэтгэлийг нь хангаадаг юм байна. Маш энгийн. Зүгээр та сонсох. Тэр яг сонсох гэхээр та ойлгохтаа тийм ээ нүдэрээ тухайн хүнтэй контакт үүсгэн. За тэгээд та юу хэлэх вэ, юу зөвлөх вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх биш. Харин энд хүн маань юу яриад байна, юуг үүнийг зовоосон, юунд гунгасан юм бэ, юунд уурн хүрсэн юм бэ гэж ингэж ойлгохыг хичээх. Тэгээ та сонсож байгаа гэдгээ толгоогоо дохих, анхаа ингэж дуурах гэх мэтчлэн яг нөгөө хүн рүү бүрэн анхаарах нь тэр хүнд сонсогдож байгаа гэсэн мэдрэмжийг өгдөг юм байна. Хэрвээ та яг сонсчоод бараг сонсохгүйгээр те тухайн үнэрдээ та нэг 2 3 өгүүлбэр хэлээд эхлэнгүүт нь та шууд онцлоод зааварчилгаа зөвлөмж та өгөөл эхэлж байгаа бол та сонсоогүй байна л гэсэн үг байгаа шүү. За тэгвэл хамгийн сүүлийнх нь харилцааны даасандаа хөрөнгө оруулж байгаа хамгийн сүүлийн зүйлс юу вэ? Уушлал гуйж сурах юм. Хэрвээ та хэн нэгэн үнийг гомдоосон байгаа бол тэр даруй уушлал гуйх нь банкныхаа алдагдлыг хурдан түргэн сэргээж чаддаг юм аа. Гэхдээ
хамгийн хэцүү нь очиод уушлал гуйх хэцүү байдаг. Бид нар заримдаа бардам зантаагаасаа болоод эсвэл зориг мутаагаасаа болоод хайртай гомдоосон ханиасаа бид нар уушлал гуйж чаддаггүй, хүүхдээсээ уушлал гуйж чаддаггүй, найз нөхдөсөө уушлал гуйж чаддаггүй. Гэтэл яг үнэндээ бид нар тэр хүнээс бид нар уушлал гуйснаар та харилцаагаа та бат болгож байгаа юм байна. Заримдаа за уушлал гуйчвал энэ яг бол дааварчим гэсэн яг энэ буруу бодлоосоо болоод харилцаагаа бид нар улам илүү хүннэрэлтэн байна. Харин бүр нэмж хэлэхэд бүр уушлал гуйхаа нөгөө хүнийхээ зэвсгийг бүр хураахтай адил байгаа. Өөрөөр хэлбэл бол хүн гомдож оромжлогдсон үедээ хилээ хурцалж за дараагийн удаа өөрийгөө хамгаалах сэлмийг ол шүүрж авдаг. Тэгдэг үстэй таны хүн хилэнгүүт та юу гэж бүр тэр хүнээс давсан үг хэлэх вэ гэдгийг боддог штэ. Хэрвээ та уушлал гуйчих юм бол тэдний тантай тулалдах хүслийг нь та унтраагаад магадгүй тэд нар ч гэсэн бүр өөрсдийн сэлмийг хайчдаг байгаа. За тэгэхээр та харилцааныхаа дансанд хөрөнгө хоримтлуудыг та хийж гэнэ гэдгээ та анзаараа. Та амлалтаа биелүүлээд ихэл та хэлсэндээ хүр хоёрт нь та багч гэсэн ээлдэг бай. Магадгүй та энэ 7 хоног тийм нэг үн сайн үсийг хийлдэ та. За эсвэл та талархлаа илэрхийлэх хүнд та нэг талархлын захиа бичих юм эсвэл чатаар сайхан урмын үг бичээрэй та. За гуравт нь та сонсох. За та утас зурагтай хойшин тавиад ойр дотныхоо та хин нэг үнийг сонсоорой. За дөрөвт нь та уушлал гуйх гэсэн харилцааны хоримтлал байгаа. Хэрвээ та хин нэг үнийг гомдоосон бол та өнөөдөр унтахаасаа өмнө тэр хүнээс уушлал гуйсан чат юм уу зурсыг та бичээрэй. За тэгвэл та харилцаандаа дансантаа та хоримтлал хийж эхлээрээ та анхаараарай. За тэр хэрээр таны данс нь харилцааны чинь дансууд улам илүү өсөж бат бих эрүүл сайхан харилцаанууд бий болдог байна. За тэгээ өнөөдөр та надтай хамт байсан баярлалаа. Танд бас яг энтэй холбоотой асуулт байвал та энэ лайвын дараа таас комент бичээрэй. Та асуулт асуугаараа. Танд бас ямар сэтгэл төрсөн бэ гэдэг таас яг танд бодсон бодвол сэтгэлээ та бас комментаар таас оруулж өгөөрэй. За баярлалаа.